Онцгой байдлын ерөнхий газар Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам Аз Номхон далайн цэргийн командлалтай хамтран говийн чон 2018 гамшигын хор уршгийг арилгах олон улсын сургалт дадлах сургуулийг 2018 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 8 хүртэл Баруун Бүсийн 5 аймгийг хамруулан Ховд аймагт зохион байгуулж байна. Говийн чон 2018 гамшигын хор уршгийг арилгах олон улсын сургалт дадлах сургуулийг бүсийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа сэдвийн хүрээнд танхимын сургалт болон болцсошгүй гамшигын хор уршгийг арилгах чиглэлээр нөхцөл байдлыг дуурайлан үзүүлэх дадлага сургууль гэсэн хоёр уншаатайгаар үндсэн 8 чиглэлээр зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан говийн чон 2018 гамшигын хор уршгийг арилгах олон улсын сургалт дадлага сургуулийн талаар холбогдох албаны хүмүүсээс зарим зүйлийг тодрууллаа. Онцгой байдлын албаны мэргэжлийн аврагчд буюу онцгой байдлын ерөнхий газрын үндэсний авраг гвард, нийслэлийн аврах анги, Ховд аймгийн онцгой байдлын газар, Завхан, Говь Алтай, Увс, Баян Улгийн аймгийн онцгой байдлын газрын аврагч буюу одоо нийт 87 аврагч маань 3 өдрийн турш сургач багшийн сургалтанд хамрагдсан. Энэ хамрагдсан хүмүүс маань онлоор олсон мэдлэгээ дадлага хэлбэрээр улам батжуулах зорилгоор өндөр ууланд аврах ажиллагаа, гүний болон урсгал уснаас аврах ажиллагаа, нуран буюу давчин орон зайнаас аврах ажиллагааны чиглэлээр тусдаа одоо 5 өдрийн дадлага сургуулийг хийгээд энэ үйл ажиллагаа энэ сургалт маань явагдаж байна. За мөн онцгой байдлын ерөнхий газар маань нохоо албатай болсон. Нохоо албанд маань аймаг орон нутгаас тэр нохоо хөтлөгчийг сургаж байгаа юм. За дээр нь ноходыг бол энэ ирэх аврах ажиллагаанд мөн сургаж байгаа юм. Энэ сургалтын үйл ажиллагааг одоо дэмжлэг үзүүлэх зорилгоор Америкийн нэгдсэн улсаас мэрэгжлийн хүмүүс ирээд 5 сарын 28-наас эхлээд 6 сарын 6-ныг дуустал энэ хугацаанд энэ нохоо аврах ажиллагааны чиглэлээр сургалт маань Улаанбаатар хотод явагдаж байна. За 6 сарын 4 буюу өнөөдрөөс эхлээд энэ Каманштавын сургууль буюу үндсэн арга хэмжээ маань энэ 6 сарын 4-өөс 8-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байгаа. Өнөөдрийн тухайд энэ сургалтын эхний өдөр маань академик сургалт боллоо. За мөн үүнтэй зэрэгцээд эмэгтэйчүүдийн манлай айл сургалтыг явуулж байна. За эмэгтэйчүүдийн манлай айл сургалтад бол гол нь альва тэр олныг хамарсан гамшиг аюулт үзэгдлийн үед эмэгтэй хүний оролцоо ямар байх юм бэ? Нийгмийн эмзэг бүлэг буюу өндөр настай хөгжлийн бэрхшээлтэй балчир насны хүүхдүүдийг асрах, хамгаалах тал дээр одоо эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх вэ гэдэг чиглэлээр сургалт маань явагдаж байгаа. Мөн эмнэлгийн ажилчдын сургалт бас явагдаж байна. Томоохон гамшиг аюулт үзэгдэл ослын үед бол хүн олноор нэрвэгддэг. Олон нэрвэгдэгчд одоо ирсэн тохиолдолд яаралтай тусламжийг яаж үзүүлэх вэ гэдэг чиглэлээр голчлоод одоо энэ эмнэлгийн сургалт маань явагдаж байгаа. Эдгээр одоо 8 сургалтад Америкийн нэгдсэн улсын Номхон далайн арим, Аляскийн үндэсний гавардаас одоо томилогдсон мэрэгжлийн багш нар бас хичээл зааж байна. Харилцан Монгол улсын маань одоо холбогдох мэрэгжлийн хүмүүстэй дуршлаг солилцоод сургалтаа явуулж байна. Өндөр улсад гарсан энэ одоо урдны гарсан осол аваар дээр түшиглээд энэ одоо сургалтыг бол зохион байгуулж байгаа. Одоо ямар нэгэн асуудлаар одоо 90 аврах ажиллагаа энэ өндөр ууланд гарлаа гэж бодоход онцгой байдлын байгууллагын 5 аймгийн одоо энэ бүсийн хэмжээний алба багшд очоод маш түргэн шуурхаан нэгдмэл санаатаагаар зохион байгуулах ийм одоо ач холбогдол өгсөн сургууль болж байна гэж дүгнэж байгаа. Ур чадварын хувьд бол одоо Америкийн нэгдсэн улсаас ирээд одоо хавцал хооронд тухайлбал одоо хавцал хооронд канал яаж татах юм, энэ дээр яаж одоо өөрийнхөө болон бусдыг бол одоо аюулгүй аврах ажиллагааг явуулах юм бэ гэх мэтчлээ одоо шинэлэг зүйлүүдийг бол одоо сурсан. Одоо 8 тухайлбал одоо өндөр уулын ярих одоо 8 төрлөөр бол одоо аврах ажиллагааг бол явуулаад бүгдээрээ л одоо энэ онцгой байдлын байгууллага шинээр орсон залуучууд ч байгаа. Урд нь бол энэ аврах ажиллагаанд бол туршлагатай залуучууд байгаа. Гэтэл энэ олон жил ажилласан энэ залуучуудаасаа шинээр орсон залуучууд нь бол туршлага хөрөмтлүүлээд энэ аврах ажиллагаанд бол дадлага туршлагатай болж ирэх гэсэн. За урсгал болон тогтмол усан дээр мөн одоо адилхан бас л иймэрхүү туршлагыг бол хөрөмтлүүлсэн ийм одоо үр дүнгээ өгсөн сургууль болж байна гэж үзэж байгаа. So yeah, that's correct. We
I believe you're talking about our search and rescue. За ерөнхийдөө сургагч багш нарын хувьд бол Аляскаас тусгай бүр албаны одоо маш өндөр бэлтгэгдсэн мэрэгсэн хүмүүс ирж сургалтаа хийсэн байгаа. Тэгээд энэ удаа ирэхээс өмнө бас бид нэр өнгөрсөн 6 сарын хугацаанд 3 удаа нийтдээ ирсэн. Өнгөрсөн 12 сард ирсэнтэй сарын өмнө бас ирсэн. Энэ бүх хугацаанд Монгол улсынхаа одоо яг талаас яаж одоо сургалтаа явуулах уу, юун дээр илүү хамтарч ажиллах уу, ямар чиглэлээр илүү сургалт авмаар энэ гэдгийг судалж одоо илүү эхлээд бол яг өөрчлөлтсөн юм судалгаа хийгээд тэн дээрээ үндэслээд бол энэ сургалтаа бид нэр явуулж байгаа. Тэгээд хоёр улсын хоорондын хувьд бол яг энэ баруун бүсийн аймагуд ховд, увс энэ аймагуд маань Аляскийн бас газар нутгийн одоо онцлог тогтцтой бол их төстэй мөнх цас дуултай гэд ийм онцлогуд бас их ижил төстэй учраас бас сургалтыг явуулгаад багш нараас бас сурах боломж юм харилцан туршлага солилцоход бол илүү дөхөм байсан гэж үзэж байгаа. Тэгээд багш нарын зүгээс би бол бас сонсож байхад бол Монгол талын одоо аврах ангийн аврагч нар маань цэргүүд маань бол маш чадварлаг байна гэж харж байгаа. Тэгээд ийм чадвартай хүмүүстэй ажиллахад багш нарын хувьд бол илүү дараагийн агсан төвшний чадваруудыг нэмж олгох тэр тал дээр түлхүү анхаарал ажиллах боломжтой учраас ер нь бол маш эерэг сэтгэлдэлтэй байгаа манай багш нар маань, сургагч багш нар маань. За тэгээд ерөнхийдөө бол аврагч одоо мэрэгжлийг сонгосон хүмүүс маань өөрөө яг энэ дасгал сургууль хийгээд яг энэ уул уусандаа ингээд байх илүү сонирхолтой байдаг. Тийм учраас энэ хүмүүс маань бол энэ дасгал сургуулийн ажилд аль талаасаа маш идэвхтэй дуртай оролцож байгаа. If you look around Hoved and look around even in the other AMAGs and Bionology, those Govi Altai places, it bears a resemblance to Alaska. Баруун бүсийн төв ховд аймаг зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн говийн чон 2018 олон улсын сургалт дадлах сургуульд онцгой байдлын ерөнхий газар, баруун бүсийн онцгой байдлын газар, ховд аймгийн онцгой комисс, гамшигаас хамгаалах алба, мэрэгжлийн анги яам агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын байгууллагаас гадна Америкийн нэгдсэн улс, Франц, Балба, Шри-Ланк, Австрали, Канада, Япон, Солонгос, Тайланд улсын элчин сайдын яамдын 650 гаруй төлөөлөгч оролцож байна. Мөн Тайланд, Шри-Ланк, Балба улсууд сургуулийн ажиглагчаар оролцож байгаа бөгөөд энэ сарын 8-ны оройнтой буюу туяантай ёслолын арга хэмжээг зохион байгуулснаар говийн чон 2018 гамшигын хор уршгийг арилгах олон улсын сургалт дадлах сургуулийн арга хэмжээ өндөрлөнө.